Бүгдний өдрийн мэд ингээд ээлжид нэгэн AK тарлынхаа товчлолтой тавтаа байрлал. За ингээд та нартаа жижигхэн бэлэгтэй ирлээ. За Silver Phoenix амар шоптай хамтран та бүхэндээ аним зураг хэвлэлтэй хар цагаан өнгийн 10 төрлийн бүх арьс майртай бодолтыг худалдаж эхэлж байгаагаа хэлэхэд үнэхээр таатай байна. За амар шоп руу биеэрээ очин өмсөж үзээ загвар болон арьс майраа сонгоод авч болно. Мөн онлайнаар худалдаа авал тэгвэл шууд л маргааштай үргэлжлэлээр очин шүү. За илүү дэлгэрэнгүй доор байших Facebook болон Instagram-аас олж аваад эхний 50 хүнд зөвхөн 50 хүнд open sale-гээ 49,000 төгрөгөөр худалдаалнаа. Мөн цөөн тоогоор ирсэн болохоор та яараарай гэж хэлье. За энэхүү Luffy хязаарууд хандаг намайг тийшээ өшгөсөнд баярлаа. Шиний ачаар 2 удаа цахилгаан цохиуллаа штэ гэж хэлэх үед Luffy-гийн Gear 5 дахь хуйрлын зүрхнийхэн цохилтыг сонсоод Арлын хогийн зэг дээр байсан том роботынууд гялт хандаг. Авраг болсон Luffy-г хязаараа гарандаа атгасан чигээрээ би чамайг өөрийнхөө тижээр амт болгох тийм үү гэж авч чинь. Харин доороос усоов чи биднийг бараг л алгахлаа штэ гэхэд Luffy хинэгчүү инээж уучлаарай усоов хэмээн хязаарыг аваад дээш бослоо. Харин Борсалино хүүх чи яасан том болчихвоо. Ингээд цагаа гарч сайхан байна шүү. Би чамд хөгшин алин толгоцыг өгөхгүй. Чи зүгээр л намайг 50 орхиод тавиад миний ажлыг хийлгүүлээд өгөөч гэхэд Luffy сонсож байгаа чинь байхгүй шууд л дээш босон биеэс авч гараа эргүүлэн яг л бейсбол шидэгч шиг Борсалиног шидэх гэж байхад Кизаро түүнд жаахан аяар гимдэ гэж хэлэхэд Luffy түүнийг Арлын дээш шидлээ. Энэ бүгдийг харсан манайхан ч бүгд Luffy-гийн хурилыг нүдэрээ харж байгаадаа баярлан хийх ёстой зүйлс рүү орцголоо. Ингээд Chopper хөдөлж эхлэн Luffy Кизарог цаатуулж байхад бөөндө зүгтцгаая гэхэд бид Robin болон Stussy-г яаж авч явах вэ гэхэд Edison орж ирээд бидэнд энэ нөхцөл байдал зориулсан төхөөрөмж байгаа гэж хэлээд яг энэ үед Stella камерт Bonnie-г явж байхыг харан Bonnie тэр доор яаж очсон болоо гэж бодлолоо. Харин Atlas доош бууж Pacifista нарт шинэ команд өгөн тэднийг өөрсдийн талд оруулнаа. Яг одоогийн байдлаар AK тарал дээр бидний тушаалыг давах хүн байхгүй. Мөн Frontier дом унтарч бид гадагш явъя гэхээр Pacifiстанууд лазераар галлаж хорвын төдийд бүгдийг сөнөөж чаднаа гэж хэлээд яг явах гэхэд Stella тэгвэл би чамтай хамт явъя гэлээ. Усавч юу яриад байгаа юм бэ чи явчихаар чи яах юм бэ? Энэ арал дээр байгаа хүмүүс бүгд л чамайг өөхийг хүсэж байхад яагаад өөрийгөө тэнд барьж өгөх гээд байгаа юм бэ гэхэд зүгээр эндээ бай гэж хэлэн Vegapunk харин зүрүүдлэн дэндэ мөший барьж аваад Frankie хүн тийм ээ би сонсож байна. Bonnie доор байгаа юм шиг бах юм. Тийм үү ашгүй дээ. Bonnie амьд байгаа нь сайн хэрэг. Түрүүн харин Kizaru-д шүлүүлээд хол нисчгэр үнэхээр санаа зовж байлаа. Өшөглүүлсэн? Яаж чам шиг том хүн хажууд нь байхад өшөглүүлчихв? Уучлаарай миний буруу. Нүд өрмөхийн зураг болоод өнгөрсөн. Би шийдлээ. Би доошоо явах болно. Би доошоо бууж Bonnie-г аврах болно. Frontier домыг хэсэгхийн ажиллагаагүй болгоод буух болно. Гэхэд Sanji ярианд орж ирж гал насаад юу Bonnie-чан доор байгаа мó? Bonnie-чанг аврах юм бол би заавал хамт явнаа гэж хэллээ. Харин Jinbe түүнд бид чиний ачааг авчихлаа. Харин нэг мөсөн доош гадагш гарах үүдэн дээр уулзалтъя гэж хэлэн бүгд хамтдаа доош явцгаана. Frankie харин өөрийгөө буруутгахад Lady түүнд явж алдаагаадсаа би энтхийг хариуцъя. Яаж яж байгаад болгоно гэж хэлэн Frankie явуулдаг. Харин AK дараал дээр тэнгисийн сэргийнхэн гүйлцээр л байлаа. Нэг юм анзаарах шиг болсон ч цаашаа аваад өгч байгаа. Харин Bonnie нуудаж байгаад гинтл дайралтхийн тэнгисийн сэргүүдийг хөгшин эсвэл хүүхэд болгосоор л байна. Ингээд л гинтл Bonnie-г доор бууж ирснийг мэдэгдэж бүгд л Bonnie-г хайж эхэлцгэлээ. Bonnie явсаар Sentomaru-г олоход яг үнэндээ Sentomaru Bonnie-г өндрөөс умж байхад нь тосож аваад доош хамт унсан юм байна. Доор бунгутаа хурдан нуугд тэнгисийн сэргийнхэн ирж байгаа гэж хэлээд өөрөө ухаан алдаад өгчээ. Харин Bonnie энэ бүхнийг дуустал нуугдж чадах хэсэгтээ эргэлцсээр харин Lava Base дээр Zoro Lucci хоёрын тулаан үргэлжилсээр л байна. Lucci нуугдан гитэн сонин дайралт хийсэн ч Zoro түүний амтных нь оршихуйг эсвэл үнрээр нь хаана байгааг нь мэдж чадаад байна. Хоёр тал ширүүхэн үзэлцэж байгаа ч гэсэн Zoro яалтчгүй илүү үдгээд Lucci-д мэдрүүлнэ. Харин Luffy инээсээр Zoro туслах уу гэхэд үгүй чи Kizaru дээр л анхаарлаа хандуул гэж хэлэн чи үүнээс цааш хүн бол манай ахмадтай дүүцэгч хүн байна гэж Lucci-г жаахан ч гэсэн үгээр итгэхэд Lucci хариуд нь чич яалтчгүй дэрсэн малгатын номер 2 юм байна. Дажгүй шүү гэж хэлж байна. За харин Арлын гадна Kizaru цохилтын хүчинд нисээр л явахдаа дараагийнхаа дайралтыг бодож олон өөрийгөө олон хувлаад бүгд хамт Luffy рүү дайралт хийлээ. Luffy ч мангар олон Kizaru өөдөөс нь ирэгтэн гайхаж дайралт хийсэн ч хувилбар нь холограм болоод нөлөөлөх байлаа.
Кизаруус лазерын сэлэм гаргаж ирэн үргэлжлүүлэхэд Люфи бүгднлүүнд зэрэг дайралт хийсэн ч алийг нь ч онохгүй байлаа. Юу вэ? Эднэр чинь бүгдээр холограм юм уу гэж гайхан аврах том болж зуны орой өрөөнд дүнгнээд байдаг шумуул алж байгаа юм шиг л бүгдийг нь арчиж хайлаа. Зарим нь яслуулалгүйгээр гаран дээр нь гарч дээш нь гүнгээ эн чи одоо том байх тусмаа надад амар штэ болж гэж хэлээд нүүрэн дээр нэрэхэд Люфи бүгдийг нь үлээчихнэ. Харин Кизару модноос зүгдэн бие биенээ татна буцаад Люфиг нисэн асар олон Кизаруг харсан Люфи яана аль нь яг жинхэнэ юм бэ гэж гайхаж байгаа юм шиг болоод гинтл бүгдийг нь ганц ширхэлтээр холын хол эмийг ирхэн болчлаа. Яг жинхнийг нь ончиж гэж бодоод инээж байтал гинтл лабораторид чанга чимээ гарахад Люфи гайхан эргэж харлаа. Харин энэхүү тесрэлт нь Кизаругийн хийсэн үйлдэл ба жинхэнэ Кизару Усобыг заамтдсан хажууд нь Брук байж хань тэрэ. Кизару Усопоос Вегапанк хааш явсныг асуухад Усоп Люфи гэж яриллаа. Яг энэ үед Атлас болон Стелла хоёр Фронтир домоос гарна доош явж байхыг Люфи болон Кизаруас хардаг. Санжи ч юу дутхавдээ амжиж капсул машинаас зүгдэж амжнаа. Харин Стелла чангаар муу тэнгисийн цэргүүд жаахан боонид хүрээд үзээрэй гэж орилон доош яарахад Санжи капсул руу толгоогоо чихэн орж ирлээ. Харин нөгөө талд Кизару Усопыг газар тунгаан Вегапанкийг харж чи хаашаа ингэлээ яравэ гэж Вегапанк гэж хэлээд түнлүү лазер чиглүүллээ. Лазерыг замд нь явж байхад Люфи гарч ирэн чихэд идэж байгаа юм шиг л идчихнэ. Нүд хамар амнаас нь гэрэл цацраад яг л солиуч хэл харагдчихэв. Тэдний явах замд нь Франки амжиж капсул дээр гараад Лилитэд хандан Генерал Франкийг ашиглаад Сааныг зорилтод газар руу аваачаарай гэж хэлээд яваад өглөө. Люфи эзэн лазераар төвчж чадлагүй гаргаж яг л диско шиг юм болж хахад Стелла эдээс нь тохио өгөн Фронтир домын жижигхэн хэсгийг нээж хахад тэд амжиж гараад доош зүгэллээ. Франкич бид унжийн өглөө мөхлөө яана ийнэ гэж сандрахад Вегапанк нэг тавчлуураар машины гормыг салин үүлэн дээр хөвсөр удаанаар доошлоо. За энэ бүхнийг тэнгисийн зэргийн анзаарч доктор Вегапанк Фронтир домоос доош үрээд ирлээ гэхэд бүхий л пашифистанууд хэдэн лүү гал нэг хэрвэлтлээ. Харин Вегапанк чангаар орилж пашифистан нарын удирдлагыг гартаа авахад өнгөрөөд байсан нөгөө тэнгисийн зэргийн ч бүгд өмдөндөө тусаачгүй яач. Бүгд л зүхтаарай гэж орилсаар эн тентгүү бүлтбүлт үсэрч байна. Вегапанк болон манай бүгд л баярлаж ашгүдээ одоо бид бооныг л олчихвол гэхэд Франки бид яг яагаад ихц доош яваад байна гэж асуулаа. Вегапанк ч үүнд тодорхой хариулт өгөн бүгдийг нь тайвшруулан бооныг хайх ажилдаа орцгоолоо. Бүгд л өндрөөс унж байхад бооныг хайж байлаа. Санжи харин өөрийнхөө онцгой хүчээ ашиглаж байж л түүнийг олохоо мэдэн гинтл ертөнцөөс тасран өөрийнхөө эмэгтэй хүний радараа асан хол байгаа бооныг олчлоо. Атлас гайхаж хүүшээ би тэнгисийн цэргүүдээс өөр юм олж харахгүй байгаа чи юу нь яаж олчваа гэж хэллээ. Франки ч үүнд итгэж өгөхгүй л байлаа. Харин Санжи маань 100% итгэлтэй байна. Харин миний үнэн зөв эсхийг очиж л мэдэн дээ гэж хэлэхэд Вегапанк түүнд ягаад ч юм итгэжлээ. Харин Санжи энэ машин чинь миний зүрх сэтгэлээс удаан юм байна гэж хэлээд капсулаасаа гараад Бони чаан гэж орилоод түн рүү яваад өглөө. Харин Бони гинтл талаа өөрчилсөн пашифистануудыг харан дотроо баярлан нуугдан байхад гэмтлэлт дээдэд дамраал гарч ирэн түүнээр дайралт гэлээ. Бонич бултаад эргээд харахад түүнийг дээдэд дамраал болон хэсэг цэргүүд бүсэлсэн байлаа. Ардаа байсан бууга аваад тэдэн лүү галлахад тэд хөгшөрж хүүхэд болдоггүй ч гэсэн яагаад ч юм бүгд газар л унаад өгдөг. Бони энэ симхийг ашиглан цааш сухтаахад гинтл урд нь пашифиста гарч ирээд чамаагч явуулна гэж байхгүй шүү гэж хэлэхэд Бони ч байтугай би ч бүр гайхаад байна. Тэгээ яг яасан бэ гэсэн чинь тэр нуруунд дээр нэгэн хөгшин дээд дамраал байж л те. Тэр райд жимс гэсэн нэг тийм жимс идсэн болохоор дээр нь гараад унсан юу ч бай өөрийнхөө контролд авдаг юм ээ. За тэгээд би чамааг зайлуулчихвал бидний цэргүүд буцаад хийм болно гэж хэлээд түн рүү галлахад Бони аавынхаа царайг пашифистанаас тод харан зог тусан дурсамжиндаа төрлөө. Ашгүй амжиж Санжи түүнийг холтуулдаг. Санжи Бонид Кума бол чиний аав байсныг би мэдж байна. Гэхдээ тэд бол чиний аав биш. Тэгэхээр чи жоохон ч гэсэн өөрийн гэсэн ухаантай байх хэрэгтэй байна гэж хэлэхэд нөгөө адмирал нь дайралтын Санжи Бониг тэрвэстэй тэдний цогцолтуудыг бас гаргаастай. Ашгүй хоёр адмирал руу хоёр пашифиста дайран тэднийг завгүй болголоо. Ингээд Вегапанк ирэн тэднийг суулгаад цааш явдаг. Хэсэг өөрчлөгдөн лабораторид бэртсэн Робиныг бүгд Вегапанкийн тэрэгт хэвтвлэн "За бүгдээрээ явцгаая" гэхэд Стуси би энд үлднэ надад хийх зүйл байгаа гэж хэлдэг. Эдисон түүнийг яг юу хийх гээд байгааг ойлголоо. Тэгвэл бүгдээрээ явцгаая хурдалцгаая гэж хэлэн яваад өглөө. Бусд нь за гэж хэлээд тэгвэл дараа уулзъя да Стуси гэж хэлэн салах хэсэг гүйцэтгэн явцгаалаа. Харин гадаа хөлөг дээр байгаа Сент Сатурн суудлаасаа өнгийн бүгд зүрхээ бэлтцгээ энэ алаан болгоолно гэж хэлж байгаа юм шиг л болоод хэсэг өөрчлөгчлөө.
Лүчи Зоротой хүч үзсээр л Зорог хүчтэй хөшөглөн наагур цаагур хурдтай гихчингүүсээр нөгөө талд Кизару Луфи руу лазераар буудсаар Луфич болцсаар л харин Лүчи Зорог та нарч даста бодоо олохондэ гэхэд хүснээр л гоцчээ гэж хэлдэг. Харин Сент Сатурн нэг юм хийх гээд байгаа бол л та хальт гаж ирсний эсэг өөрчлөгдчихнө. Кизару Луфигээс уучлалт хүссэн би шалтгаантай болохоор л ийм хийгээд байна. Гэхэд Луфи надаа хамаагүй гэж хэлэн Луфи Кизару Зоро Лүчи гэдэг хэсэг өөрчлөгдсөн л байлаа. Ингээд аим хурдан өөрчлөгдөд. Харин Сатурн өөрийгөө бэлцээрлэн. За ийхүү Сент Сатурны өрөөндөх шилтэй байна газар тунан хөлөг дээрээс асар хүчтэй ер бусын энерги цацарч эхэллээ. Ингээд Луфи Кизару Зоро Лүчи Чоппор хүртэл үнийг мэдрэхэд Нами түүнээс яасан бэ Чоппор гэж асуулаа. Харин Чоппор үгүй би сайн мэдэхгүй байгаа ч гэсэн нэг хүчтэй зүйл мэдэрлээ гэхэд Жимбэ ч бас үнийг мэдэрснэ хэлдэг. Харин хөлгийн дээр хар үүлнүүд хурахад Доберман гүү хэлгүүдээ гэж хэлэн Сент Сатурн өрөөндөө байхгүй байгааг би таарнаа. За гинтл нэг хоолой пацифистонуудыг зогс гэж тушаахад бүгд л тушаалыг дагдаг. Энэ бүгдийг Атлас анзаарсан пацифистанууд бүгд зогсчихлоо гэж хэлэн дахин нэг удаа аливаа пацифистанараа биднийг хамгаалаа гэхэд түүний тушаалыг тоож байгаа робот байдаггүй. Харин Вегапанк дотроо бидний тушаалыг зөвхөн 5 гороос л давандаа гэж хэлэхэд Эке дээр гинтл нэгэн хүчтэй дэлбэрэлт болон цэргүүд айн цогтааж эхэлдэг. Харин дэлбэрэлт үүссэн газар дугуй дотор 5 хуш үүсдэг. Санжи нэгээс сонин зүйл мэдрэгдээд байгаагаа бусдаа хэлэхэд бүгд л сэрэмжээ нэмэгдүүлдэг. Харин арлын гаднаас Доберман бусдаа бүх цэргийн анхааралд 5 горосогийн хүндэт Сент Сатурн Эке дээр газардалт хийх гэж байна гэж хэлнэ. Бүгд л 5 горосыг сонсож л байсан уу гэхээс харж байгаагүйгаа бодоход асар том пентаграм үүсэн хүмүүс зүйлд үүсэж байгааг хальт хардгаа. За Санжиж гайхаж энэ яг юу болоод байна гэхэд Вегапанк 5 горосогийн нэг энд ирсэн байгааг бусдаа хэлнэ. Санжи хэн болохыг мэдэхгүй учраас дахин асуухад засгийн газрын хамгийн нөлөө бүхий 5 хүчний нэг гэж яриуллаа. Пентаграмаас нэг зүйл үүсэж байгааг Санжи хэлэхэд хормын төдийд аалдсан биетэй, авраг ивэртэй, том биетэй таягдулсан Сент Сатурн бидэнд ингээд анх удаа өөрийнхөө хүчийг ил болгонгоо бидэнд харагддаг. За ойрхон байсан тэнгисийн зэргүүд түүнийг хараад айж хакиныхын нөлөөнд нь ухаан алдцгаана. Харин Сент Сатурн газар доор бууж ирээгүй удсан байна шүү гэж хэлэхэд түүний доор Сент Жаргашиа Сатурн шинжлэх ухаан болон хамгаалтын тэргүүн засгийн газрын тэргүүн гэсэн асар урт танилцуулга гарч ирлээ. Дээш гарч байсан манай хэд Сатурныг харан гайхаж байхад Кизару тэдэнд л лазераар бодлаа. Зам нь усцсан учраас тэд мөн үүлнээс дугуй нь хөндөрсөн учраас доошо хурдтай унахад Кизару түүнийг харан яа ойрхон байлаа шүү оногшглаа гэж өөртөө хэлнэ. Харин Луфи Кизаругийн араас гүүж ирэн наана байж Кизару гэхэд чи наад хорилтой арай л удаад байгаа юм шүү. Би ядарч эхэлж штэ гэж хэлнэ. Доош унаж байгаа капсулаас бүгд Луфиг ямар нэг юм хийгээрэй гэхэд Луфи гараа томсгон Кизаругийн дайралтаас болтон гараараа хүчтэй сохилт хийхэд Кизару болтдгаа. Харин дайралт нь угаасаа онохгүй зөрөөд араас нь дахин ойж ирдэг дайралт байж таран Кизару үүнд нялга оногдоод цааш нисээд явчлаа. Луфи харин зохилт хийвүүгүй юу зүгээр шууд ядарч хийн гармагцаа хөгшин сүлдээ болоод газар тунлаа. Капсулч хамт мөн доош газарт хүчтэй унахад капсул нь хаалган онгоо бүгд л бүлт үсэрцгээх байх. Ягаад ч юм бүгд л зүг зүгээр байлаа. Тэгээ бүгд бие бинээ зүгээрээ гэлцгээхэд тэдэн дээр Сент Сатурн хүрээд ирлээ. Вегапанк түүнээс чи Сент Сатурн юм уу гэхэд Сент Сатурн би мөн. Чи аль эртэл үхэх ялаа өөрөө хийсэн гэхэд Бони түүний хоолойг аавынхаа дусамжнаас санан түүний хийсэн болгоныг бодон түүн рүү уурлан ойрхон байгаа сэлмийг аван дайралт хийлээ. Шууд л түүний цээж рүү нэвт зоогоход Вегапанк Бони чи юу хийх нэ гэж уулга алтлаа. Доберман ч хурж ирж Джевелри Бони чи дэлхийн засгийн газрын тэргүүнийг алах гэж оролдлоо гэж хэлэн бүгд түүн рүү буугаа хагсаад ориллоо. Вегапанк Бонид түүнээс хурдан хоолд гэж хэлэхэд Сент Сатурны нүд улаанаар эргэлдэж хормын төдийд Боныг харцаараа цохилдөгдгөө гэмүү за өөрөөр илэрхийлж чадахгүй юм байна. За ямар ч тач Боныг ухаан алтуулчаад буцаагаад агаар дээр байхад нь бариад авлаа. Санжиж уурлаад хөдлөх гэтэл мөн адил цохилтонд орлоо. Сатурн нөгөө сэлмээ биеэсээ сугуулж авах төдийд л шууд итгэрчж байгаамаа. Тэнгисийн цэргийнхэн Вегапанк болон бусдыг нь барьж ав гэсэн командаар бүгд л хөдөлгөөнд орлоо. Харин Сент Сатурн тэднийг юундаа яарсан юм. Тэдэнд угаасаа зүгтэх газар байхгүй. Бүгд зэвсгээ бэлдээд харж ийл гэж байна. Сатурн эргэж Кизару руу араад чи ингэж ажилдаггүй дээ. Яачаад байгаа юм бэ гэхэд Кизару хариуд нь уучлаарай. Би үүнээс илүү хийж чадсангүй.
Бас би хэсэгтээ хөдөлж чадахгүй нэ гэж хариуд нийлнэ. Сатурн Люфиг харамгацаа шууд л түүнийг алах гэхэд Франки амжиж Люфиг аварлаа. Сатурн ч яг тэдний үйлдэлийг харангуйтаа тэгэхээр та нар ч хамтардаг бие биедээ тусалдаг төрлийн далайн дэрэмжт байх нэ гэж хэлж байна. Сатурн үргэлжлүүлэн Вегапанк тандан чиний урвдагчин харамсалтай ч гэсэн өдийг хүртэл тэнгисийн зэрэгт хийсэн үйл хэрэг бүтээлүүдэд чинь талархъя. Одоо чи хэн үххийг нь эхлээд шийд. Засгийн газарт ажилласны чинь харамж гэж энэ шийдлийг чамд үлдээе гэж хэлээд Люфи рүү нэг хараад шууд түүнийг Франкигийн гараас мултлан цааш түлхлээ. Бони энэ үед сэрээд хөдлөхт нь бусд нь хариу зохиолт өгөхөөр ухас хийхэд Сатурн тэднийг ёр бусын хүчээр хорилоо. Бүгд л хөдөлж чадахгүй байгаагаа ярилцсан энэ бол шинжлэх ухаанаар тайлбарлагдахгүй. Тэгэхээр Сатурны жимсний хүчээ гэж тодтогно. Бони Сатурныг аавынхаа одоогийн байдалд буруутгахад Кумабол засгийн газрын эртний дайсны удам өгсөн. Тийм ч учраас одоо цаг үед тэр бол боол болох л хувьтай байсан юм а гэж хэлээд Боныг дээш өргөхөд тэнгисийн зэргийнхэн бүгд Бони руу буугаа чиглүүллээ. Вегапанк Сатурнаас тэр бол хүүхэд түүний зүгээр орчихоо гэж гуй сайрлана. Харин Бони аавынхаа өөрт нь ярьж өгдөг түүхийг санан хамтдаа эрх чөлөөний дайчин нарны бурхан Никагийн бүжгийг хийсээр энэхүү анги маань эпилог буюу одоо өнгөрсний түүхийн хэсэг рүү шилжлээ. За тэгэхээр энэ хүртэл үзсэн та бүхэндээ үнэхээр баярлалаа. Харин одоо та нартаа нууцхан санал суулгахын өгье. Комагийн өнгөрснийг алгасах уу эсвэл алгасахгүй юу гэдэг жижигхэн санал суулгыг та нараас авъя гэж бодлоо. Тэгээ яг энэ харагдах санал суулгаар шийдчихье. 2 хоногийн хугацаатай шүү. Тэгэхээр манайхаа газ шийдэдэг өөрөө. Яаж цааш ярий. Түр баяртай. Peace.